Монгол Ардын нам нэгэнд сөрөг хүчин болсон учраас орон нутаг томилогдсон засаг даргандар нь ч бас ажиллаа өгч эхэлсэн. Гэхдээ ардчилсан нам болоод Ардын намынхан албан тушаалаа солилцохдоо хуулийг гуйл болгож бие биерүүгээ дайрч давталсан ёс зүйн үйлдэл гарах боллоо гэх мэдээлэл дархуу болоод дорнод аймагуудад гараад байгаа. Харин Монгол Ардын намын удирдлагууд энэ асуудлыг нэлээд удаан хугацаанд ажиглаж Дархуул аймагт явагдсан томилгоо бол хууль бус байсан гэх тайлбарыг өгч эхэллээ. За Дархан уул аймгийн засаг даргыг огцруулсан асуудал бол хууль бус иргэдийн хурлын хуралдаж энэ асуудал өрнөсөн. Тэгээд харамсалтай нь бол өчигдөр ерөнхий сайд бол шинээр томилогдсон засаг даргыг бол ингээ батламжлаад явсан байлаа. Энэ асуудлыг бол бид бүхэн ер нь бол хуулийн хүрээнд асуудлыг бол эргүүл тавьж байгаа. За нам дотроо бас бид нар асуудлыг ярилцж байгаа. Энэ асуудлыг Монгол Ардын намын удирдах зөвлөл авч хэлэлцэн. За хамгийн сахилга бат сайтай гэгдэх намын гишүүд хутга шүвгний асуудалд орооцолцсон гэх мэдээлэлч байна. Тухайлбал Өвөр хангай аймагт Монгол Ардын намынхан баяраа тэмдэглэж байгаад хүлжүүрхсэн хүмүүс нь нэг нэгнийхээ биед халдсан гэх мэдээлэл сонсогдох болсон. Харин энэ мэт мэдээллүүд сөрөг хүчний эсрэг хийж байгаа ээлжит давталгаа юмаа гэж тэд мэдэгдэж байна. Шилдэг намынхан үйл ажиллагааг одоо баяраа тэмдэглэж арга хэмжээ бол санд сумын төв дээр зохион байгуулагдсан. За гэтэл 2015 оны 9 сарын 2-ны өдрийн орой 17 цагийн үед бол айлд тус суманд бол 2 хүн хоорондоо муудалцсанаас нэг нэгнийгээ утгалсан юм хэрэг гарсан юм билээ. 11-ний өдөр болоод өнгөрсөн Монгол Ардын намын одоо арга хэмжээ 11-нд болж өнгөрсөн. За энэ хэрэг явдал бол 9 сарын 12-ны 17 цагт болсон. Тэгээд энийг бол одоо Монгол Ардын нам баяр тэмдэглээд гишүүд нь хоорондоо зодтолдож архиуж нэгнийгээ утгаллаа гэсэн ийм андуу ташаа мэдээллийг мэдээцэг имэн сайт за хэд хэдэн 2-3 сайтуудаар за сошиал ертөнцөөр нэлээ явсан. Энэ бол тийм юм болоогүй. Сонгуульд өгсөн учраас улс төрийн намууд сурталчилгаа болоод гишүүнчлэлд анхаарч байна. Харин Монгол Ардын намаас Монгол Ардын хувьсгалт нам руу эсэх гишүүдийн цуваа үргэлжилж байна. За тухайлбал Монгол Ардын намын гишүүн өнгөрсөн парламентын үед Дархуул аймгаас сонгогдож их хурлын гишүүн болж байсан төрийн байгуулалтын байнгын орооны дарга асан Сүхбаатар Монгол Ардын хувьсгалт намд илсэн орсон гэх мэдээлэл байна.